Чязарганы өрний тос нь 1 литр нь $1200 хүрэх сайхан боломж бүрдлээ. Tesco корпорац нь Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн чязарганы өрний тос боловсруулах технологиг амжилттай туршиж эх орондоо үйлдвэрлэхэд бэлэн болоод байна. Монголд өмнө нь чязарганы өрний тосыг боловсруулж байгаагүй бөгөөд зөвхөн жимсний эдээс тослогийн 30% гарцтай тосыг ялган авдаг технологиг ашигладаг байжээ. Тэгвэл шинээр нэвтрүүлж буй уг технологиг ашиглан олон улсын стандартад нийцэх элдв бохирдолгүй 98-аас 100% цэвэр чязарганы өрний тос гаргах боломжтой болсон байна. Монгол орны чацарган тэр тусмаа Увс аймагт ургадаг зэрлэг чацарганаас өрнөөс тосыг ялгах өөрөмс технологиг Tesco корпорацийн мэргэжилтнүүд одоо бий болгосон байна. Энэ технологи нь одоо орчин үед их хэмжээгээр яригдж байгаа өндөр даралтын CO2 буюу нүүрс хүчлийг хийхээр тосыг нь ялгахын технологиг одоо нэвтрүүлээд энэ тосыг гаргаж авах үйл ажиллагааг явуулж байгаа юм байна. За энэ технологийн нэг онцлог нь бол тухайн өрөнд агуулгадж байгаа байвал зохих бүх тосыг бараг 100% хандлах ийм өрөмс технологи олон улсын хэмжээний лаборатори шинжилүүлсэн. Олон улсын хэмжээний лаборатори шинжилүүлэхдээ их өндөр чанартай тос байгаа гэдгийг тогтоосон байна. Ялангуяа омега 3, омега 6, омега 7, омега 9 гэдэг ийм хүчлүүдийг энэ лаборатори илрүүлсэн. Тийм учраас энэ тос бол эмчилгээний дээд зэргийн чанартай тийм тос болсон байна. Энэ технологийн нэг онцлог бол тосыг төв тунгалаг болгосон янз бүрийн дулааны боловсруулалтанд өртөгддөггүй ийм өрмөц хүйтэн аргын технологиор энэ тосыг гаргаж авсан учраас тосны чанар бол дээд зэргээр гарсан байна. Өмнө нь Монгол чязарганы өрний тос гадаадын зах зээлд 1 литр нь $70 үнэлэгддэг байсан бол цаашид Tesco корпорацийн чязарганы өрний тос дэлхийн зах зээлд хамгийн дээд үн буюу 1 литр нь $1200 худалдаалагдах бүрэн боломжтой гэж тооцоолж байгаа юм. Тийм учраас Tesco корпорац нь тэр дундаа Увс аймгийн чязарганы тосыг өөрсдийн технологиор боловсруулан үйлдвэрлэж дэлхийн зах зээлд нийлүүлэхээр зорин ажиллаж байна.